За яг одоо TVW-ийг үзэж байгаа хүмүүст Агар центрээс мэдчилж байна гэж. За Зэвэрэ ток шоуны шинэхэн дугаар яг одоо энэ цаг мөчид эхэлж байна. Сүүлийн үед бол их сонирхолтой зочдын санал надад ирж байгаа 3 дахь өдөр болгон лайв хийж байгаа. Өчигдөр бол 3 дахь өдрөөр 20 цагаас лайв хийгээд зочинтойгоо уулзаар холбогдсон. За сүүлийн үед бол их сенсацтай байгаа. Их олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж байгаа юм тамирчин бас Монгол улсын иргэн залуу байна. За тэгээ отгон жаргалын превьюг өнөөдөр би урьж нэвтрүүлэлтэд оролцож байна. Тэгээд яг цагтаа ирээд бас жоохон хүлээлгчлээ уучлаарай. Баярлалаа. Их даруухан, их хөөрхөн. Өчтөр битээр уцаа ярихыг лайваар бас үзсэн хүмүүс байгаа бах. Тэгээд соёлтой мундаг залуу байлаа. Тэгээд хоёулын хүмүүс ихлэ гоё танилцсан. Үзэгчдээ бас нэг өөрөөгөө нэг товчхон танилцуулж өгөө. Намайг отгон жаргалын пүрүү гэдэг. Би одоо 28 настай. Төв аймгийн Сэргэлэн сум төрсэн. Төв аймгийн. Тий, Төв аймгийн Сэргэлэн сум. Төв аймгаас их олон мундаг тамирчид гарч байна тий. Тий. Сүхбат давраг гэ аврагаас ихсүүлээл. Жоо сандралтай байна уу? Телевизний. Гардгүй. За тэгээд TVW-ийн Зэвэрэ ток шоу өмнө харж ирсэн үү? Харж ирсэн. Яг нөө Чингис хаан гээд залуу орж яхад л айгу сонирхож үзчихсэн. Чингис хаан гэж хэрэг юу Чингис хаан болоо гэл сонирхол. Манай төлөв чөлөөтэй бүрвэ. Тэгээ сайхан ярилцсан. Одоо юу нь бол нэг залуучууд анх удаа уулзаад ярилцдаг шүү дээ. Тийм сайн танилцдаг. Яг тийм л нэвтрүүлэг юм байгаа. Тэгээд битээ сандраараа, битээ санаа зовоорой. За тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумд төрсөн 10 жилийн сургууль, дээд сургууль хоёрыг хаанд төгссөн юм бэ? 10 жилийн сургуульд бол энэ хотод Улаан оронгийн 68 дугаар сургууль гээд Улаан оронд байдаг. Тэр сургуулийг 8 дугаар ангиад төгсөөд тэрнээс үйлдвэр урлалын коллежид 8 дугаар ангиас 11 дугаар анги хүртлээ. Аялал жуулчлалыг хөтөж тайлбарлагч мэргэжлэр төгсөж ирсэн. Дээд сургуулийг болохоор би өөрөө орж чадаагүй. Жохон мөнгө төрний болцоо. Тэгээд жохон болцооноос хар гэрийн болцооноос л тавьчихдаг. Аав ээжээс хэдүүлээ вэ? Аав ээжээсээ болохоор яг аав ээжээсээ гэвэл ганцаараа. Яа. Манай ээж өөр хүнтэй суугаад 2 охин дүүтэй болсон. Тэгээ манай аав манаас өөр хүнтэй суугаад 1 охин дүүтэй. Доороо 3 охин дүүтэй. Өөр айлын том ганц уу баг. Энэ бол байнгын холбоотой хамт байсан уу те өсөктөө? Өсөктөө болохоор ээжийн 2 охин дүүтэй л ер нь хамт өссөн. Тий. Нөгөө охин дүүтэй болохоор аав охин дүүтэй болохоор 90 орчим бас өссөн л дөө. Холбоотой одоо бол байн холбоотой. 10 жилд бол байн хүүхд зодно үз. Байлцсан болборлаа. Үгүй тий өстө тийм хүүхд өстө байгаагүй. Одоо хүмүүс тэгж ойлгож байна шүү дээ. Лаг зодтолдог залуучууд чи багын л нэг тийм суйртай те хүүхэд зодож өссөн нэг тийм хүмүүс байдгаа гэж ойлгодог шүү дээ. Тий. Би болохоор ер нь өстө тийм хүүхд байгаагүй. Тэгэл ер нь л жоохон бүрэгдүү. Тэгэл багадаа нэг цэцэрлэгч явж байгаа болсноос багш нар солигдсноос хойш болцсон. Цэцэрлэгт явж байгаа доо. Тий цэцэрлэгч явж. Тэгэл ер нь өөрөө ганцаараа ингээл яма тоглоол. Тэгээ их харамч. Тэгэл өөрөө л юмраа тоглоол байна. Тийм. Амар муухай тийм харамч тийм жоохон муухай ааштай тийм хүүхдлээсэн. Тэгээ том хүүхдүүд ингээл тоглоом булааж мулаагаал яхаар уурлал. Бас тэгэл хүүхдүүд чинь зүгээр байж яхад нөө өөдөж мөдөхөр бас том хүүхдч байсан хамаагүй өөрөөгөө хамгаалал зодтолтно. Бас нэг байж жаажаа хийчдэг. Тэгээд өөрөө бас бүр дийлэхгүй л хацчдаг тийм хүүхдлээсэн. Их шартай юм тий. Бас айгүй шартай тийм хүүхд ийсэн. 10 жилдээ ер нь асуудалд ороод ээж амаагаа дуудчихсан тийм тохиолдол хүүхд зодод ч юм. Хүүхд зодож бол яаж байгаагүй. Гэтэ бас нэг хүүхдний дээрлэхэд яагаад харна нэг хазаад тэгээ 2 хүүхдийг нэг хазаж ээжийнхэн чихийг бас айгүй алгадгаар ангитэй. Тэр 1-2 дугаар ангидаа л яг тэгжсэн. Хацдаг. Ер нь их шартай юм шиг байна манай пүрөө тий. Хүмүүс наваач юм хүүхдүүд наваа хацдаг энэс холоогоор вампир гэл. Тэгэл. Тий. За яг холимогдлооны спортын суурь нь хаанаас эхлэв? Ер нь чөлөө төхөөр би анх үнгүй явуулна гээд зараар зах дээр ингээд хүүхд хөгжлийн төрөөр ингээд хараа хяналт хүүхдүүдийг явуулдаг. Тийч очиж ирсэн. Тэгээд 2007 онд Ард Монголын багшийн дагаад тийм тулааны урлагаар хичээлж эхэлсэн. Хэдэн онд вэ? 2007 оноос хойш. 7 оноос хойш. Тэгэл тунгоо багшигаа дагаж явсаар бол тунгоо багш маань ингээд холимогдлооноор хичээлдэг юм байсан. Ер нь энэ
спорт их гоё юм байна. Тэгээ Монгол хүнд бас тохиромжтой. Би бас чөлөө дээр явдаг гэсэн болохоор ер нь ягаад ч юм бас нэг барилдаан, хэвтэр барилдаан нэг жоохон бусдаас жоохон давуу байгаад исэн. Тэгэл энэгээр тоглосон ер нь боломж юм байсан. Тэгэл хүмүүсийг яалаад исэн байнга ингээд өчиг болтоор ялаад. Тэгэл энд дээр ер нь дурлал хичээж гисэн дээ. Тэр чөлөөт бүхэд хараан хүүхдүүдийг явуулдаг тэр дамжинд яагаад явсан юм? Тинчээ тэр үед нөө чөлөөтгийн сект 3000, юуны сект 5000, боксing сект. Тэгээ би яг тэр үед бас жоохон мөнгө муутай, жоохон өөрөө бас бага мөнгө олдог гэсэн болохоор ер нь алинд нь орохоо мэдгүй бас эргэлзээд яг тэр үед болохоор хүүхд төвчлэн түгээ наран тулах дээр тийм байдаг гэсэн. Манай найз харин битээ бүртгэлтэй байдаг гэсэн. Найзаагаа дагаад хамт очиод тийч орж исэн. Аав ээжтэйгээ ер нь амьдрдаг гэсэн тэр үед аав ээж минь яг нэг настад салцсан. Тэгээд тус амьдралаа өгөөд яг өөр хүнтэй суугаад тэгээд хойд ээж аавын л ерөөхдөө нэг 90 орчим аав дээр нэг хаяа орчим тэгээд тэгж л өссөн дөө. Тэгээд хэдэн оноос хойш нарантуулцах дээр бизнес хийж эхэлсэн юм бэ? Хэдэн оны 2001 оны үед л яг нэг онд л хар цай зарж эхэлсэн дээ. Тэгэж одоо 10-тай 11 төл хөвтөсөн. Тий 10-тай л яг 10-тай хөвтлээсэн. Хар цайг яг тэнцээ наран тулын уртлын зам ингээд нийл бас нарны зам мөл тэр үед баригдаг байсан. Автобус явдаг байсан. 10 литр цайг 10-тай хөвт тэгэл 3 км хоол зайд. Тэгэл ямар ч гэсэн чадъя ядаа аваачаал өдөржингөө 10 литр цайгаа зараад 1000 төгрөгтэй болол. Тэгэл тэрүүгээрээ гэр орондоо хоол ундны юм аваачаал. Тэгж гэр орноо бас тийжээдэг. Өөртөө бас хэрэгцээний мөнгө олдог тийм л байсан да. Ер нь яг зүгээр одоо ингэ харж байхад мэдээж хэцүү амьдралаас маш их байдаг те. Гэхдээ ихэнх дийлэх хандлага нь өрөвдүүлж мөнгө олох гэдэг нэг тийм дийлэх хүмүүс байна л да. Хөдөлмөрлөж биш, өрөвдүүлж. Тэ янз бүрийн бичлэг пост ч юм уу өрөвдүүлэл бичлэг хийлгээд ч юм уу эсвэл бичлэг хийх энэ төр боломжгүй бол мөнгө гуйж суудаг. Эсвэл хүүхдүүд одоо зүгээр харж байхад аюу хөөрхөн боломжийг хувцсан хүүхдүүд хаа нэг мөнгө өгөөч те. Тийм хүүхд маш их байдаг шүү дээ ер нь. Тэгэхээр яг тэр үед чамд тийм хандлага байгааг үлгэж би хараад байна л да. Тэр үед бас би ингээд явж байхад би болохоор өөрөө яг өөрийгөө толгой мэдээлэл ингээл явдаг байсан. Зарим хүүхдүүдийн аав ээж нь нэг заруулаад мөнгөний урааж аваад тэгээд явдаг. Хүүхдээ ашиглаад бас явдаг хүмүүс бас зөндөл байдаг л да. Тэгэл зах дээр чи янз бүрийн хүмүүс л яана. Тэгээд бас тийм хүүхдүүд би бол бас нэг одоо бас би энэ юун дээр бас 8 ээж байгаа. Тэгээд багада би бас өөрийгөө ингээд одоо ингээд зам дээр ингээд хүүхдүүд ингээд юм зараад байж хат. Бас би багын шиг ингээд яг би өөрийг шиг ингээд юм зардаг. Яг чинь сэтгэлээрээ хүмүүстэй ингээд харьцдаг. Хүмүүсийн итгэлийг алддаг тийм хүүхдүүд бас ингээд байна уу гэж ингээд үзэхээр бас үнэхээр ховорхон байд. Тэнд бас ингээд ах ч хоёросоо юм зээлчээд ингээд бас мөнгө төгрөгөө ингээд өгөхгүй цухтаах. Тэгээд бас тийм хүүхдүүд бас маш олон. Тэгээд тоотоо идэхин нэг бас үнэхээр сайн хүүхдүүд байдаг юм аа. Тэр хүүхдүүд бол бас үнэхээр баярлж явдаг тэр дүү нартай. Одоо нарантуул дээр бол нэлээд олон жил бизнес гэж яриа шүү дээ. Бизнес хийж байгаа тий. Тэнгүүд жоохон хүүхдийг бол уруу татах эсвэл муухай зүйл рүү оруулах тиймэрхүү зүйл гарч ирдэг л байх л та. Тиймэрхүү зүйл хэрэг байв. Тэгээд тэндээс яаж өөрийгөө ер нь тусгаарлаж. Одоо ингээд бол бүрийг харахад бол арх уудгүй тамхи татгуул гэж бол би харж байна. Зүг үү? Тийм. Тэгээ яг тэндээс бие яаж татаж байгаа юм чи одоо тэр амьдралаас буруу зомлоо орсон маш их хүүхдүүд байдаг шүү дээ. Тий. Нахаалнээс эхлүүлээд энгийн шахаад. Тэгээд тэндээс яаж өөрийгөө татаж хол ойлгож чадсан юм бэ? Би яг багтаа болохоор нэг аав арх уудаг, арх жоохон уудаг болсон. Тэгээд манай бас хойд аав бас яа. Тэгэл гэрч ч нэг амар хэрүүлтэй зодон. Тэгэл ээжээ цухтаагаал аав дээр очтой. Тэгэхээр аав ч бас ингэж ягаал цухтаал бас. Тэгээд дунд нь хайчгаа мэдхгүй ингээл яв. Яг тэр үед би болохоор тэр арх, тамхи тэр муу зуршил тэр ер нь ялангуяа архийг бүр үзэн ядаж жигссэн. Тэгэл ийм байх юм бол ингээд амьдрал чинь аюу гой амьдрал чинь ингээд сүрээд манайх чинь бас малтай байсан, юмтай бол юмтай аль байсан. Тэгэхэд амьдрал яаж тэр доош ордог.
ямар болдог. Зарим тэр яг сайхан аав ээж нөө арх уудгүй сайхан аав ээжтэй хүмүүсийг ингээд ийм явж байгаа ингээд хажууд нь би ингээд жоохоо дараа. Ингэж л амьдрах. Би удам судраа өөрчлөе. Би бас нэрээ үнэхээр гоё амьдрий гэд би өөртөө ингэж шийдсэн. Тэгээд тэр тим хүүхдүүдээс ерөөхдөө цухтагаад яг би ямар болмоор ингээд гой ингээ хүмүүсийг харахаараа энэ нөө кинонд ирэх гой хүмүүсийг харахаараа энэ хүн шиг болмоор гэл. Тэгэл тэр үед бас Rocky Balboa кино гараад амар бүр ягаал амар бэлтгэл хийгээл нөгөө тамирчин чинь тэгэл бүр ингээл дээшиг ингээл гараа хөргөөл бүх хүмүүс амар баярлалаа. Эсрэг талын бүр ингээд дэмжихгүй байсан үүлжсэн хүмүүс чинь бүр хайрлал тэрийг хараад бүр Оросд болдог толонтой кино янгаж тий. Бүр тэрийг бүр хараад би бүр ингээл яагаал. Тэр үед чинь би бүр тэгэл цайд захаас очиод нөгөө үрж автраа нөгөө юунд яадаг байсан. Мишок хийгээд. Тийм нөгөө түлдэг байсан байхгүй. Гэтэ түлээгүй тэрийг бас илүүг автраад мишок хийгээд машиныхаа болон үлгэж байгаа. Rocky Balboa шиг болно гээл. Тэгэл хэвээр нүдэж өөрийгөө бэлдээл. Нэг жоохон өгчиг юм аа манай пүрүү ингээ ярьж байгаа. Үгүй би яг тийм л мөрөөдөлтэй байсан байхгүй. Яг тэр хэднүүдийг хараад ирүүлээ мөрөөдөл яг л ийм шиг болно. Тэгээ сүүлд нэг тай бокс уулаг киног үзээд. Тэгээ нэг хулгайч хөвгт наваа дээрлэхэд байгаа тай бокс урлагийг үзэж байгаа. Яг тай бокс өсөрж очиод өвдөглөх гээд гисэн чинь намаа гэстэй мандарч унтал зогтгий юм да. Тэгэл нөгөөд чи зодоолчтой. Өө кино үзээд ер нь хол явахгүй байх. Шантруу шантрахаар л байна шүү дээ. Тэгээ тэрийг ч та мэдсэн. Тэгээ тэр хол бас намаа бас яг нэг таачиг нь олоо зохиод наваа гэстэй. Тэрчижсэн. Би тэр за тэгэл ер нь ялагдчихлаа гэл. Ямар ч байсан гэхдээ бууж өгөхгүй яаж байгаа нөө юмаа дээрэмдүүлэх гэдээсэн. Юмаа дээрэмдүүлэхгүй тэгэл ямар ч явж илсэн тэр залуу. Өрөвдүүлэх дээрөө бахархуулах гоё юу? Өрөвдүүлэх бахархуулах гоё аль нь илүү вэ? Бахархуулах нь тэр би гэхдээ бас намайг бас зарим хүмүүс одоо өрөвдөөл ахаар хий. Өрөвдөх хандлагыг чи яаж хүлээж авах вэ? Энэ залуу бол нэрээс одоо мөнчгөрөөрөө явж байгаа залуу те эцэнсийг явж ин өрөвдөөл гээл чамайг өрөвдөж байгаа хүмүүст чи за гэж хүлээж авдаг эсвэл би өрөвдүүлмээргүй гэж хүлээж авдаг. Би гэхдээ өрөвдөх нь яг хүмүүс яг хараад л ажил хийлэн эргэлж байгаа ингээл өрөвдөж. Гэхдээ өрөвдүүлмээргүй би бахархуулж бас нэр үнэхээр бас нэг үнэлүүлмээр байгаа байхгүй. Ингээ бас үнэлжил байгаа л хүмүүс намайг ойлгоод тэгэхээр өрөвдүүлнэ гэхээр бас яг би болохоор яг үнэхээр бас оюун ухаанаа ингээ зарцуулаад жижиг багасаа л яг нэг юм мөрөөдөөл 2004 оноос хойш спортыг хаях хүсэл байсан ч гэсэндээ би энэ хаяхгүй энийг мөрөөдлөө биелүүлж хэмсэн гээд баг багаар ингээд явж байгаа. Төсөөр байгаа. Тийм болохоор намайг өрөвдхийн оронд зүгээр л дэмжээсэй. Урамшуулаасай. Тийм бол би зүгээр үнэхээр дэлхийд гарнаа тулдна. Үнэхээр би зүгээр нэг мөнгө авчаад би зүгээр хүмүүс нэг юу ч өгөхгүй зүгээр нэг өрөвдүүлээд өнгөрдөг хүн биш. Би бол заавалж хариуг нь барьдаг. Би хэд дахин илүү хариуг нь барьж чадхаар тийм хүн гэдгээл би харуулахыг хүсэж байгаа. Би одоо яга юу гэж хэлэхэд байхээр залуучуудын хандлага нь аюу тийм бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Ямиг ингээд өнгөө авчих юмсан, өрөвдүүлчих юмсан, амархан олонний танд болчих юмсан гэдэг ч юм уу нэг аюу тийм бүх зүйлийг хэлбэрээр хийх гэдэг нэг тийм хүмүүс байдаг учраас тийм биш байгаа манай пүрвэгээс бас үлгэж яваасаа л гэж би хүсэж байгаа юм л да. Уриалах гэдэг байхгүй. Зүг үү? Тийм бас зүг тий. Бүрөө ер нь их жоохноор хүүхдэрэж юм шиг их тийм цайлга юм шиг надад санагдаж байна. Үний яриг сонсохоор мэдэгдэж тий. Одоо манай оператор залуучуудаа яриг сонсох юм бол их санаа суудсан их тийм хүмүүс байдаг байхгүй. Ер нь сонсоход анзаа хурдуу бас нэг гомдно. Хурдан бас нэг гомдохоор яах вэ? Манай бүрвэ. Бас гомдохоор бас тэгэл дуу муугаа болоод ингээл. Гэтэ бол хурдан нэг айгуу гоё гараал ороод ирэхэд бас ингээл тайвширсан. Айгуу гоё тэгэл байждаг. Ямар юуны орд юм бэ? Бүрвэ? Би чинь загсны орд шүү дээ. Загсны орд. Загсны ордны залуучууд ер нь зөв уурлахаараа чи яаж уурлах вэ? Одоо жишээлбэл их нэртэй ч юм уу уурлах, гомдох зүйл гардаг л байлгүй хүний амьдрал юм шин. Яаж уурладгүй? Тэгээд хүн үнэхээр чамайг өдөөд байвал яаж уурлах уу гэл те. Би бас одоо тулааны урлагаа ирчээлээд ингээд явж байгаа. Яг тэр
уурыг бас ингээд дарж яг өдөртөж бас сурж байгаа л да. Одоо ч гэндээ суралцаал явж байгаа. Яг уурлаад хүн ингээд нэг хяналтаа алдаад ирэхээр тулааны урлагийн тэгэхээр л яг нокаутанд зодуулдаг. Яг ухаанаа л ерөөсөө яг ингээд нэг төвлөрүүлээ яг ингээд яг яаж ч уурлж ирсэн ерөөсөө тэрийг царай төрхөн дээрээ бие мохотор ингээд шатаад ерөөсөө тэгж болохгүй. Шатаад тусам ингээд түүнийг ядаралт нь ихсчихдээ тэрийг би бүр ойлгочод байгаа байхгүй. Тийм болохоор ерөөхдөө ингээд тайван яаж уурлж ирсэн тэрийг хүч болгоод ерөөсөө гарах хэрэгтэй. Яг зөв үйлдэл болгоод. Тэгэхгүй уурлаад ингээд хүнээс шатааж байгаа л тэрийг нөгөө эсрэг тал нь буруугаар ашиглаж идэг. Чамайг ашигласан ч юм уу ашиглахыг оролддог хүмүүс их байдаг байх гэж би харж байна л да. Ягаад тэгэхээр чиний ярьж байгаа яриа энэ жоохон цайлган байгаа. Яг хүмүүс одоо энэ итгэл өгөөд ингэхээр улам давардаг тий. Хайр өгөхөөр тэрийн даадаг нэг тиймэрхүү зан маш их байдаг. Надад ч гэсэн байдаг л баг. Тэгээд чамайг ашиглахыг оролдож байгаа. Яаж ашиглах гээд байгаа хүмүүс нь ер нь чамайг яаж ашиглая гэсэн хандлага харагдаж чинь. Чи бас хүн хэмжээнд харж л байгаа. Аа. Тий бас инээсэн болгон найз биш, уурлсан бүхэн дайсан биш гээд би бас тэр үгийг бодож явдаг. Үнэхээр зөв хайрцаа яаж чин сэтгэлээрээ харьцаж байгаа хүн, чин сэтгэлээрээ биш харьцаж байгаа хүн хоёрыг бол яг тулааны урлагаар ингээд хичээлж байгаа. Бас ингээд дотроо ингээд өөрийн гэсэн бодолтой хүн болохоор бас тэрийг тунгааж боддог. Тэр хүнээс бас үнэхээр хүн болгонтой бас ингээд сайхан арцгил хүсдэг. Яаж хүн ашиглах гээд байсан ч гэсэндээ. Гэхдээ бол тэр үгүй хийж чаддгүй юм шиг. Үгүй гэж бас хэлж чаддгүй байсан. Гэхдээ одоо бол бас нэг үгүй гэж хэлэх хэрэгтэй юм байна. Бас өөрийгөө бас хүн бодож ээж хэрэгтэй шүү. Бодож явах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй ингээл би чинь болохоор ингээд энэ ч найз минь тэр ч найз минь би ингээл энэ найздаа тусалчвал энийг ч ингээл яач болов энийг ч ингээл энэний төлөө би ингээд мөрөөдлөө хаяад энийг ингээд тусалчвал ингээд энэ амьдрал нь сайхан болчих болов. Тэгэл би бас тэгж явсан. Тэрийг бол бас ярих юм бол маш их зүйл байгаа л да. Хамгийн том чамайг ашиглаж ирсэн, чиний итгэлийг алдаж ирсэн зүйл юу вэ? Хамгийн том уу? Чиний бүр байнга бодож явах жаашин зүгээр их том чамайг итгэлийг чи алдаж ирсэн тийм зүйл юу вэ? Тэрийг бас яг одоо яг нэг сайн орж ирэхгүй байна. Гэхдээ ер нь бодож байгаа. За, тийм юмнууд бас яг зөндөө олон би бас нэг зах дээр нэг жижиг лангуу ажиллаж байхад бас хүмүүс дээр бол итгэл алдах тийм тохиолдол бол аюух бас гардаг л байсан. Чамаас л их хүмүүс юм зээлдэг бах те. Ойр орчны дүүнэр ч юм уу чамайг их зөөлөнтэй гэж хүлээж авдаг хэл та. За хаа нэг ундаа зээлч, хаа нэг юм зээлч чигээл зээлдэг те. Юу яг зарим хүмүүсийн хувьд бол бас яа л та. Нэг мөнгө төгрөгийг ярихад бол инээд юмтэй л дээ. Тий. Өөрийнхөө хэмжээнд бол жижиг нэг хэдэн төгрөгнөө бас зээлнэ л дээ. Тэгээд алга болсон хүмүүс л байгаа тий. Яг жижигхэн нэг хэдэн мянга 10,000 цаас 5,000 цаасан дээр л чанараа таниулчдаг хүмүүс бол зөндөө байдгийг. Тэгэл тэрэн дээр ч л ерөөхдөө хүмүүс чанар танигдана. Хүмүүс бага юм дээр итгэмжтэй хүн их юм дээр бас нэг итгэмжтэй байх байхаа л гэж боддог. 10-20 мянган төгрөг бага гэж юу? Үгүй 5-10 мянган цаас. 5-10 мянган цаас 5-10 мянган төгрөг бага уу? Үгүй одоо бол бас бага болцсон л да. Миний бүр бага үед бол ер нь их л мөнгө байсан. Би бол тэр мөнгийг бол хэдэн өдөр олдог байсан. Одоо айгуусаа мэдчих тий. Тулсан газар 500 төгрөг олддог шүү дээ. Яг үнэндээ 100 төгрөг олддог тий. Би ч ус авах гээд усны мөнгө ч олддог. Тэгэл усгүй ч байдаг. Крантны ус уудаг үеч байдаг биз дээ. Тэгэхээр бол би 5-10 мянган төгрөг гэж гэсэн баг гэж ер нь бол нэг ярих дургүй байдаг. Тэгэхээр бас энэ дээр би нэг зүйлийг залуучуудаас нэг урайлаад ч юм уу хэлмээр байгаа зүйл нь мөнгийг цаас гэж би ярмаар байдаг. Тэ? Мөнгийг төгрөг яг хэлслэлээр нь хэлжиж тэр бас хүнд их үлдэцтэй үнэтэй байдаг юм болов уу гэж хөвдөө боддгийг. Тий, тэрийг бол би бас айгүй боддог. Тэгээд би ярьж байгаарай за. Саяхан бас нэг цаас гэж хэлээд бас найзуудаа би ч бас нэг айгүй сул үг ихтэй тий буруу зүрх ярьдаг их хүн байхгүй. Тэгээ тэрийг бас найз маань хэлээд нэг ингээд тоохгүй ингээд ярьсан. Манай найз бол хэлсэн. Би тэр найздаа бол маш их баярлж байгаа. Тэгж Монгол мөнгийг төгрөг гэж ярих хэрэгтэй. Цаас гэж ерөөсөө ярих болохгүй.
Тийм. Хүндлэх тийм Монгол төгрөгөө хүндлэх. Мөнгө хөндлөж биднээс эргээд мөнгө олж ариун цагаанаар орж ирж байгаа. Ялангуяа намайг бодох юм бол мөнгөний үн цэнийг маш сайн мэддэг баха гэж би өвдөө бүрөө бодож байгаа. За тэгээд хоёлаа тулааныхаа яриаг дуусгач. За 2007 онд тоглож эхлээд холимоглоод яг хэдэн талааны хийв. Тэгээд яг одоо амжилт хэдтэй явж байна. Одоогийн байдлаар яг 7 тулаан хийсэн байгаа холимоглоод. Хэд ялаа? 6 ялж 1 ялагдсан амжилттайгаар. Хинд ялагдчихваа. Яа энэ гой нэг ингээд огт нэг ингээд ялагдаагүй нэг тийм амжилттай хүмүүс надад энэ гоё. Гэтэ ерөн зөөр нэг ингэчих юмсан гэдэг одоо боксing money гэдэг хочтой нэг тулаанч байна те. Мөнгө гэдэг хочтой. Мөнгийг бол зүгээр секунд болдог тулаанч биш те. Conor McGregorтэй боксинг талаа хийдэг. Хинглээ. Floyd Mayweather. Тийм Floyd те. Тэнгүүд нэг ялагдаагүй юм гоё цувралыг үргэлжлүүлсэн бол хинд ялагдчихв. Баасангүй дамлан бүрүүгээд тамирчин бас тэр 2012 онд тулж ирсэн. Юугаар илүү өссөн юм бэ? Тэр үед бол жингэрч илүү байсан. Тэгээд яраарч илүү байсан. Тэгээд туршлаарч илүү байсан л та. Тэгээ би оноогоор тэгтээ би бол бас мөчөөг өглөг үзээ. Нокаутанд бол ороогүй. Нокаутанд бол ороогүй. 3 үед тоглож цагаа дуусгасан. Тэгээд оноогоор бол хожигдсон. Саяны циркийн тулаан боллоо тий. Казахстаны тамирчин хожлоо. Бас сонирхчдын MMA бас дэлхийн авраг болсон юм байна тэр тамирчин. Тэгээд ер нь бол 5 Монгол тулалдсан. Тэгээд 2 нь ялж 3 нь ялагдсан тий. Чи хичнээн ялсан ч гэсэн нөгөө 3-ыг ялчаасаа гэдэг сэтгэл чам төрсөн яг үнэнгээ хэлээрэй гэж. Үнэхээр би яг үнэндээ болохоор өөрийнхөө тулаанд ялцсан учраас за би л ялцсан юм чи хамаагүй гэж бодсон уу? Яг эсвэл тэр үед тэр 3 хүний тулааныг бодоогүй юу? Эсвэл яг тэр 3-ыг бодсон уу? Яг үнэнгээ л хэлээрэй. Би үнэхээр ялчаасаа үнэхээр жоох удаан тулалчаасаа гэж өгөн бодсон л да. Яг би бас тэр үед яг үнэнгээ хэлэхэд яг календар нэг зарна гэдэг бодсон байсан. Би өөрөө нэг 1000 календар хэвлүүлсэн 400-аад зарцсан 500-600 календар үлдсэн байсан. Тэгээ тэр үед бас би календаруудаа бүгдийг их нэртэй ингээд аваад ирсэн байсан. Эхнэр нь гадаа зарж ирсэн. Тэгээ гадаа зараад бас эхнэр манай их авахгүй байна. Гадаа зул авахгүй чамаас авах гэдэг гэсэн. Тэгээ би үнэхээр удаан тоглож байсан. Тэгэх юм бол хүмүүс тараа явчихгүй. Тараа явахаас өмнө би зарчмаар байсан. Тэгээд үнэхээр би хувцас өмсчөөд нэг хүмүүс тэр үед ч бас ялцсан болохоор нөр зураг даруулъя гэдэг нэг бүр ингээд нөө буцаж тусчаад яа бүр удаан ингээд хувцас өмсөд нэг чүтэйтэй гарч ирээл календараа бариад гараад ирсэн. Бариал нөө зарах гал гараад ирсэн чинь манай нөө нэг 2 тамирчин байсан. Би 8 дахь тоглолтод л байсан. Тий миний дараа 2 ангууч ад чухал 2 тоглосон байхгүй. Тэгээ тэр 2 маань айгүй маш хурдан ялагдсан байсан. Тэгээ би өстэй жоохоо яачгүй тэгээ бүр амар хараа. Календартай л байсан байж богооч те. Ялчаасаа манай монголчууд ялчаасаа гэдэг сэтгэлийн цаана календараа л зарчих юмсан гэдэг бодлоо байсан биш үү? Би бол гэхдээ ад жавхлан гээд тамирчин найзаа бол ялчих байх гэдэг үнэхээр итгэжээсэ. Ангуучиг бол би яг гараар зөхөж чадахгүй бол барилдаанаар бол угаасаа барилдаан муутай болохоор ялагчих байхаа л гэж бодож ирсэн. Яг зүгээр бас би эндээс яг юу харах гэдэг юм хэрэг чамайг өөрийнхөө хувийг хичээдэг хүн үү эсвэл бас баг хамт олноо монголчуудыгаа гэдэг хүн үү гэдгийг л харах гэдэг юм л да. Гэтэ бас мэдээж яг үнэнгээ хэлж байгаад баярлалаа. Календар бол бодогдчихсэн байх нь шүү дээ. Ялч хүдэр бол үнэн байх нь те. Тэгээ дээрээс нь яг зүгээр миний л хувьд нэг тэг санагдав. Одоо жишээлбэл ямар нэгэн тэмцээн уралдаанд дээр бас ордог байсан. Тэгээд өөрөө ялагдсан, ялсан ч гэсэн ингээд нэг бусдыгаа ингээд нэг хамт олноороо багаараа ялцсан бол гээл ямар гоё вэ те гээл бодогддог байхгүй. Тэгэхээр бас чамд нэг тийм өөрөө лаг хүн гэж сайн хүн гэж юм биш шүү. Зүгээр нэг тийм юм бодогддог гэсэн. Чамд нэг тийм юм бол бодогддог байх те. Яг битээр нэг клубын Гариуда MMA-гийн манай найз маань ялсан байгаа. Яг битээр уг нь яг нэг Монголдо болохоор өөр клуб багхгүй. Тавуулаа бид тавуул ч өөр. Яг манай клубын Гариуда клубын найз маань ялсан л да. Яг миний тоглолтын өмнө. Би манай клубын яг хамт яг бэлтгэлээ хийсэн, хамт ингээ хөслөө туслуулсан. Би нэгээ үнэхээр нүдийн хөргөлтөл ингээ бэлтгэл дээр зогсон. Би нүдөө хөртлөө зохиулсан. Тэр найз маань ингээ ялсан болохоор би үнэхээр баярсан. Тэр найздаа бол үнэхээр баярлаа. Би бүр медалаас найз аваад би үнэхээр найз маань ялсан юм чинь би ч гэсэндээ ялахын тулд найз хичээнэ гэд би тэгэл гарсан.
бас сэтгэлтэй манай амхар байна шүү дээ. За тэгээд календараа идэг зарав. Календараа тэгээд яг гараал ирсэн чинь нөх хүмүүс ингээд дууссан байсан. Тэгээд үнэхээр календараа аваад тэгээд яг өөрөөс хүмүүс нөө сарнидсан тэгээд яг хүмүүс календар авах нь үгүй зүгээр намайг чинь зураг даруулъя энэ тэндээс тэгэл яагаад календараа тэгтээ бас нэг 5 6 7 8-ыг зарсан шүү. Бас тий. Тэгээ нийт хэрэг зарав 1000-ыг хэвлүүлсэн. 1000-ыг хэвлүүлсэн нэг 400 эдийг зарсан. Тэгээ ашигтай юу ашиггүй юу? Ер нь яг ашиг л яг үлдчихээд байгаа юм л да. Би бас хүнээс мөнгө зүг зээлээд ингээд хэвлүүл. Гэтэ бас ойрын үед бас намайг дэмжих байгууллагууд яг тэр тэмцээнд ялсны дараа гарч ирээд үнэхээр маш их баяртай ерөөсөө ойрд бол нэр үнэхээр баяртай явж байгаа. Бүр хүсэл мөрөөдөл минь бол нэрээ биелэхэд ойрхон л байгаа юм шиг санагдаад тийм л явж. За календар нь бол энэ байна. Хэдэн төгрөгийн үнэтэй календар юм бэ хөө? Энэ болохоор 50000 төгрөгийн үнэтэй календар байна. 50000 төгрөгийн үнэтэй календар үү те? Энэ болохоор ингээд бөөний барааны ингээд нэг эрхийн бичиг гээд миний ажлууд усундааны. Тэгээд би болохоор яг энийгээ болохоор бас нэг худлаа ярьсан юм шиг бол. Гэтэ би худлаа яриаггүй. Би энийг бол байн заавалжгүй ажиллуулна. Яг би өөрөө нэг дэмжигч байгууллага Алтан дорнод Монгол гээд компани захирал Гамбол дах маань намайг дэмжиж ажиллахаар болсон. Харин тийм байлээ. Би зургийг харсан. Одоо тэгээд тэмцээний цаанаас нэг тавьчих. Завчи. За тэгээд яаж дэмжихээр болов? Дээрээс нь саяны тэмцээний шагнал урамшуул нь хэдэн төгрөг байсан? Энэ тэмцээний болохоор шагнал урамшуул нь болохоор 2 сая төгрөг байсан. 2 сая төгрөг. Маш их мөнгө шүү. 2 сая төгрөг гэдэг чинь Монголд бол хамгийн өндөр холимог талааны төлөөр бол хамгийн өндөр нь л. Гэтэ ангуучгээд одоо карьертэй залуучууд байл л те. Тий. Нэг цохилд оноо зохих юм бол $5,000. Тэр нь одоо 12 сая төгрөг, 13 сая төгрөг шүү дээ. Тэгэхээр найзыг бол бага байгаа хгүй юу? Ер нь бол. Тэгэхээр бас одоо ер нь жоохон карьер маркетинг гэж юм зүйл байх хэрэгтэй шүү. Одоо ангууч бол те олон Facebook, Instagram дагагчтай, олон фэн октодтой загвар өмсдөг байсан залуу гээл тэнгүүд те. Газрууд тэн дээр маркетинга хийгээд чамаг нэг цохилт болгоны чинь онсон цохилт болгоны чинь $5,000 үнэлж байна. Тэгэхээр яг энтэй адилхан бас маркетингийг сайн хэрэгтэй юм шүү. Тэгэхээр одоо маркетингээ яаж хий гэж бодож байна? Бүрвэ? Би бол одоо ямар ч байсан бэлтгэлээ сайн хийж өөрийгөө нэг яг Монгол төмнийгөө баярлуулж ялж тэгж л маркетинг хий гэж бодож байгаа. Тэрнээс биш. Одоо янз бүрийн царай мараа гараад маркетинг хийхгүй л дээ. Одоо бол ерөөсөө одоо цагаан сарын дараанаас бол би одоо баг пэйж орохгүй. Би уцаач арахгүй. Тэгж одоо бүр яг нэг оройдоо нэг галт нэг оруул орно л. Бас арахгүй гэсэн. Нэг жаахан хүүхдтэй ч ярьж байгаа юм шиг. Манай зүүрээгийн хамгийн хүүхдээрээ ч юм хамгийн жаахан зочин байсан гэж байна гэж би өөртөө бодож байна. За тэгээд манай бүрөөж одоо эхнэртэй янзад танилцсан юм бэ? Эхнэртэйгээ 2013 онд танилцсан. Одоо Маматай одоо оноор бол 5 настай маматай. Маматай. Оноор гэх юм чи 2014 оны мама л да. 14 оноос 19 он гарсан учраас 5 настай. 5 настай. 14 оны 12 сараараа бол дөнгөж 4 нас үү? Мама нь баг манай пүрвэгээс баг хөөрхөн том хүн шиг байх баг шүү. Ийм жоох хөвчгээс одоо хүн амьтанд ашиглуулчих уу гэх юм өөр айгаад. За тэгээ Гамбол тэгээд за захирал залуу одоо яаж дэмжив? Намайг ах бүр тоглолтын дараа шууд уцтаад ахын дэмжээ төгс цогтыг дэмждэг ах нь байгаамаа Гамбол гэдэг ах гээд тэгээ хэлсэн. Тэгээд би болохоор бас тэр үед тэр Гамбол гэдэг хүнийг ерөөсөө мэддэггүй. Корпоратив ах шүү дээ тэр чинь. Тийм би ерөөсөө фэйсбүүкээр харсан байхгүй Гамбол ахыг. Тэгээд та нэг хүмүүст амар их юу нөгөө үгүй нөгөө та би фэйсбүүкээр харсан та хүмүүст амар их хахуул өгөөдөөс ах мөл өгөөд. Тэгсэн чи ах нь шууд хэлээ хийсэн үү? Тэр би сайн мэдгүй яг тэр хахуул махуул өгсөн гэл тэгээд амар их шуугаадсэн. Тэрүүгээр л мэдж байгаа юм чи. Тэгэхээр тэгсэн чи ах нь ахуул биш л дээ өгнө гэл тэгтээ яхаа би юу та бас лекц мэгц уншиж юм шиг үлээ тий би бас алт үтсэ гэл тэгсэн чи дэмжиж байгаа бол баярлалаа аханд ах дээр нэг уулзаач гэт ихэрнэ за заах гэт
Тэгээ яаж дэмжиж гэж? Очоод тэгэл уулзсан. Хэдэн төгрөгөөр яаж дэмжиж гэнэ? Өө тэгсэн чинь ханд ямар ч байсан нэг юу чинь энэ ялтыг чимээлээ ахын 5 сая төгрөгөөр ингээд дэмжигээд 5 сая төгрөг бүр ингээд бүртөнд хийцэн бүр гаргаад би чинь бүр Шокнд нүд оройдоор галах байгаас. 5 сая төгрөг ингээд дэмжиж байгаа тийм тэгсэн ерөөсөө надад түүх ерөөсөө урд нь дэмжсэн байгууллага. Гэтэ над дэмжсэн байгууллага байгаа. Tesla компани бол над намайг 200 мянган төгрөгөөр ивент тэгээ бүх юуныхаа боломж яраал тий. Tesla компани юуныхаа бүтээгдэхүүнээсээ бүгднгээс нэг бүр ингээд жижиг ингээ хайрцсан. Тий. Гэтэ тэр үед чинь би бас ерөө хинч намайг мэдхгүй тийм л үед намайг дэмжижсэн. Гэтэ ер нь бол ойл ингэж бодъё л доо чи нарантуул зах дээр бизнес хийдэг үү? За залуу байсан бол зүгээр нэг тамирчин тий зүгээр энгийн гэр бүлд өсөж асуудалгүй өсөж торнод одоо UFC буюу хоригдлоор хичээлсэн бол өнөөдөр чамайг хүмүүс ингэж хүлээж авч дэмжих байсан болов? Ястаа мэдгүй би. Яг бас нөгөө хөдөлмөр хийгээ явж байгаа хүмүүсийг бас монголчууд бас ойлгоод айгүй бүр чамаас ихтэй амжилттай тоглож байгаа залуучууд байгаа шүү дээ. Ер нь бол байгаа л да. Одоо рекорд нэх те олон хүн ялж ирсэн гадаад руу явдаг залуучууд байгаа. Гэхдээ тэднийг монголчууд ингэж хүлээж авдаг байхгүй. Манай монголчууд нэг бол айгүй тийм сөрөг зүйлийг тусгаж тогтоож авдаг. Нэг бол одоо хөдөлмөр хийж байгаа. Гэхдээ нарантуул дээр чамайг бизнес эрхэлж исэн учраас магадгүй олон хүн төрж байгаа гэж би харж байгаа. Энэ үнэн үү те? Тий үнэн л дээ. Үнэн биз дээ те? Надаас илүү угаасаа тамирчид бол зөндөө байгаа. Би бол тэрийг чам дээр харин хүмүүс попрох үедээ л гэж би айгаад байна. Чам дээр одоо өөрийгөө лаг хүн болж харагдуулах гэж чам дээр өөрийнхөө карьерийг өсгөх гэсэн хүмүүс гарч ирэх үедээ л гэж би айж яг үнэндээ. Аа. Чамайг ийм жоох хүчиг ийм цайлган болохоор чинь идэх хүмүүс их байх баха. Тэгэхээр бас эхнэр бас их айхтар бүсгүй байгаа бах гэж би өөртөө найдаж байна л да. Манай бас л жоох хөвчил яана. Тийм хүн байгаа. Тэг ингээд гэхдээ яг тийм хүмүүс их шүү. Би одоо бити тэгээсэй л гэж хүсэж байна нэрээ. Залуучууд те одоо дүүгээ дэмжин маа дүү гэж зураг авахуулаад фэйсбүүк дээр хийгээд хамгийн ихний попорж байгаа чинь энэ ер нь бол те тэнгүүтээ цаашаа чамайг нэг жоохон мөнгөөр ивент тгээд ч юм уу эсвэл за жоохон мөнгө гэж яриад байх сэтгэлийн мөнгөөр за тэрийг ер нь бол хүн сэтгэлээс өгөхгүйгээр өөрийнх нь карьерийг өсгөхийн тулд хам зураг авахуулаад за би энэ залууг дэмжиж байгаа шүү гэд энэ бас ер нь бол нэг төрлийн өөрийнх нь карьерийг өсгөж байгаа зүйл байхгүй юу? Тэгэхээр чам дээр ингэж байгаа хүмүүс их гарах бах одоо ч мэрсээр харагдаж байгаа л гэж би өөртөө бодож байна. Ялгаж байгаарай л гэж. Би хувьдаа бол яг дэмжсэн хүмүүсийг энэ ган бол тахтай ярихад бол би ингээл очиод яг ган болохыг би нэг мэдэхгүй байсан бохоггүй. Тэгээд найзаасаа ингээд манай ихтгэлтэй ах нэг найз ган болохыг яриаггүй шүү. Зүгээр ер нь хүмүүсийг ярьж байгаа шүү. Тий. Би тэгээд найзаасаа асуусан. Найзаас асуугаад үнэхээр уулзаад үзээ. Тэр хүн үнэхээр чам тусалж чадхаар хүн гээд тэгсэн. Тэгээ би очиод ясна үнэхээр тэгээд нэг том боссууд ингээл харахаар ингээл жоо ингэсэн тэгэл ингэж хялан захиа харсан. Тийм л хүн байх бол ямар байх бол гээл очиод уулзаад үзсэн. Тэгсэн энгийн мөртлөө айгүй зүгээр л очиод уулзсан. Зааханд сайн байна уу гээл уулзаад. Зааханд чи юун дээр яадаг вэ лүү гээл. Ахын дүү гээл нэг намагч айгүй гоё хүндэтгэлтэй гоё харьцаал. Тэгэл тэрэнд нь бүр амар их баярлсан. Тэгээ чи энэ их нэртэйгээ юун дээр зогсдог гэлөө. Чи тэгээд аханд хэдэн төгрөг олдгийг. Ингээд тэгээ бүр чи энэ чиний цаашдын зорилго чи ямар байгаа. Тэгээ би тэгээд зорилго морилгоо ингээд бүгдийг ярьсан. Тэгээ би ингээ гадаад руу бас явж бас бэлтгэл хийх ингээд бодол санаатай байгаа. Тэгсэн чинь өө тэрэн дээр жаах нь бас дэмжиж болно. Дэмжинэ гэж тэгжсэн. Тэгээд бас ингээ гадаад руу явахаар эхнэр маань бас ингээд эхнэрийгээ бас ингээ ганцаар ингээ үлдээчээд ингээ зам дээр үлдээчээд ингээ явахаар бас зам дээр бол бас хэцүү байна. Бас бий байхгүй бол бас хэцүү л гээл. Тэгсэн чинь ах нь бас эхнэрийн чинь ч ингээ дэмжиж сургалтанд суулгаад үнэхээр ингээд компанид аваад ажиллуулсан ч болно. Чи бас ахыхаа ингээд саналыг энэ ажлын санал ч гэндээ чамайг ажлын байраар ангаад ингээд дэмжиж явъя. Тэгээд тэгснээ шууд өөрөө шууд туслахуудаараа яахгүй өөрөө намайг дагуулж яваад ингээд компанийнхаа ингээд хүмүүстэй ингээд
танилцуулаад ийм хүмүүсүүдийг ахна ийм бэлтгэлийн манайх ийм заалтай. Тэгээ бэлэн сар 5 сая төгрөг бэлгэлсэн байна шүү дээ. Тий. Танд үлсэн байна шүү дээ. Тэр 5 сая төгрөг бэлгэлснээс нь илүү өөрөө ингээд ерөөсөө надтай ерөөсөө ягаад өөрөө ерөөсөө тайлбарлаа. Ямар ч өөр нөө дагалдах хүн байхгүй ингээд явуулаад. Тэгэл хүн болгоныг хардна гэж байхгүй л дээ. Гэхдээ тийм зүйл гарч ирэхгүй гэж би хэлж байгаа шүү. Тэгээ саний ингээд тусаж мосч байгаа юмуд бол мэдээж гоё сэтгэлийн бэлэг байж болно те. Гэхдээ энэ дээр далимдуулаад бас чам дээр янз бүрийн өөр зүйл, муухай зүйлүүдийг хийх хүмүүс гарч ирэх үедээ л гэж би хэлж байгаа шүү. Тий. Тэгэхээр одоо гамбол тахал сайхан ах нь шүү дээ. Харин тэгэд надад айгүй гоё сайхан сэтгэл төрүүлсэн. Тэгээ би бүр ангийн мөртлөө айгүй эгэлгүй хүн байна даа л гэж бодсон. Ер нь хүн дээр яг мөнгөний эрхчлэн төрөөд ирэхээр улам их гоё дараа ухаан болдго юм шиг байна шүү дээ. Яг энтэй адилхан одоо энэ зодон зохионы спортоор хичээлдэг хүмүүс бол улам л дараа ухаан болдго те. Бас тий дараа ухаан болдог. Бас үгүй их ч нэг гэж бодлоо. Энэ хүн амтна модалцаад байдаг үстэй. Ер нь л тэрнээс чинь л ер нь өөрөө өстө төвчиж өстө өөрөө нэг хэрэг төвхт орооцолчихгүй шиг хүнд нэг юмгүй мөрөөрөө л явах хэл өстө хичээдэг шүү дээ. Эхнэр нь жоох хөвгч, өөрөө жоох хөвгч. Тэгээ гурван жоох хөвгөлөө хамт байх юм шүү дээ. Тэгээ одоо бизнес нарамтуул зах дээр бизнес хийгээд ер нь өдрийн хэдэн төгрөг олд юм байна нэрээ тэр. Өдрийн 150-аас 200 мянган төгрөг олдог. Бас тэгтээ цэвэр ашиг нь биш үстэй те. Цэвэр ашиг нь бичлээ. Гэтэ зундаа бол бас аваа бас сайжиртана. Дундаа гэл зараал те. Ус ундаа ч юм уу ерөөсөө одоо бас биднээс хүмүүс танигдсан болохоор айгүй бас боломжий. Одоо энэ бизнесийг хийхээ болж байгаа гэсэн үү те? Энэ бизнесийг харин нэг гамбол тах дээр бас ажилтнаар орно гэд бүр ингээд нэг тавьсан саналыг хүлээ авсан байна. Энэ бол харин жинхэнэ сайн үс шүү. Өөртөө ажилтаа болгож өгнө. Эхнэрийг нь бас ажилтаа болгож өгч юм шүү те. Тий, эхнэр маань болохоор бас ажилтаа тэр оруулъя гэд бас өгнө ярьсан ба. Тэгээ эхнэр маань бас энэ сурсан дассан энэ нарантуул дээр бас байвал зүгээр юм уу гэж бас эхнэр маань бас яриа л байгаа л да. Тэгээ би бол яг ховдоо бол өөрөө гамбол тахын саналыг бол яг хүлээж зөвшөөрөөд бол авсан байгаа. Би бол угаасаа гамбол тах дээр үнэхээр намайг дэмжиж гэсэн анхны баг тийм том яг байнгын дэмжиж ажил хийсэн анхны хүн. Тэгээ би үнэхээр их тэрэн дээр бол маш их баярлсан. Яг өөрийнхөө яг үүднээс. Тэгээ би бол гамбол тахад бол баярлж явж байгаа. Тэгээд зүгээр ажиллаа хийгээд би бэлтгэлээ хийгээд дэлхийн авраг болохын төлөө л ажиллаа хийгээд цалингаа аваад тэгэл дэлхийн авраг болохын төлөө л хөдөлмөрлөн өөр илүү төвтэй юм бол байхгүй. Хүн ер нь өсөж дэвж сайжирдаг ч те. Одоо жишээлбэл хамгийн ингэж яхаа зөөгч хийдэг байлаа, дараа нь бариман хийн, тэгээд нэг газрыг хариуцж яваад менежер хийн гэл хүн өсөж дэвждэг шүү дээ те. Зарим нь болохоор тэрийг энэ одоо жоох амжилт үзүүлээд ирэхээр хуучин зүйлээ хайж ийн гэж харж муухай хүмүүс байгаа. Хардлыг харах хүмүүс байгаа те. Тэгэхээр бол энэ бол би дивжээд өсөөд дараагийн шатлуугаа явах хэрэгтэй гэж би өөртөө бодож байна. Эхнэр болохоор мэдээж бас дассан учраас эндээ баяа гэж ярилцж байгаа юм биш үү? Бас дотроо лангуун тэр авъя гэхээр төрөөс нь өндөр үү? Харин тэр дотор лангуун бас бодож л бас уг нь бодохгүй те уг нь дассан газар те. Дассан газар бол угаасаа хэд байх вэ нарантуулын төрөөс? Дотор бол угаасаа үнэтэй л яг би яг дотор зогсож үзег болохоор яг сайн мэдэхгүй л байна л да. Гадаа ер нь бол гэхдээ яг энэ хуулиндаа зөвшөөрөлтэй юм байна. Ундаа зардаг, зам дээр зогс зардаг. Хуулиндаа бол ямар ч зөвшөөрөл авахгүй л би бид хоёр ч юм бол нэг хүн амттай ерөөсө хэрэлдэж уралдахгүй ямар ч тийм асуудал гарахгүй. Гэтэ яг хөөж тууж исэн юм байна уу цалин дээр? Хөөж туун ерөөсө тэр чинь хөөж туун торгонд барина өстэй. Хамаг нөгөө нэг өдрийнх нь орлогыг торгоод аваа явчихдаг болчихлоо те. Тий, тийг нь ачиж мачин гээл ерөөсө тэгэн шүү дээ. Тэгээд би ч юм бол үнэхээр та бүхэн ингээ яагаад би ингээ тамирч юм аа гэл ингээл гуйж муугаал. Тэгэл цаг үнэхээр хүнтэй чинь зөвл харилцаад бас арга чарга нь бас олдоол яадаг л та. Зөвл натгаа иднэ гэж тий. Зөвл натгаа иднэ. Иднэ. Баг иднэ. Зөвөр хий. За тэгээ одоо л мэргэжлийн одоо гадаадын уралдаан тэмцээнд явах бодолтой байгаа маань зорилготой байгаа юм байна. Гадаадын уралдаан тэмцээнд явж гадаадын тамирчтай зодтолдох бол бас мэдээ шал өөр байгаа хэл. Тэгээ саяны Казахстаны тамирчинтай толтоход тэгээд гадаад руу явж тэмцээн уралдаанд ороод амжилт үзүүлэх хамгийн чиний дээд зорилго чинь яг юу байгаа? Дэлхийн авраг. Хамгийн дээд зорилго бол Манай FC. Тэгээ цаашлаад бүр UFC-ийн авраг болно гэсэн л зорилготой байгаа. Өөрийнхөө чинь 57 кг. 57-д одоо UFC-д амар тамирчин байдаг те. Тий.
Би яг нэрийг санах. Тэр хар одоо болохоор одоогийн байдлаар ялагдсан байгаа. Тийм үү. Одоо Олимпийн чөлөө төхий аврах Хенри Сижудо гэдэг аврах болсон байгаа. Шинэ авраг гацсан. Шинэ аврах. Сая болохоор бүр 61 кг-ийн аврагыг бүр 1-р раунд дээр бүр зохиж унагаагаад дутуу гаргасан. Тийм бас агуу шилдэг тамирч юм байна. Олимпийн авраг тэгээд UFC-ийн дэлхийн авраг бүр агуу хоёр бүр бүстэй болцсон. Тийм бүр айгуу. Одоо энэ ирээдүйд бол тэр хүнтэй тулдах нь шүү дээ. Ер нь тэр үед бас тэр авраг маань бас бүс алдахгүй байж ивэл бас тулднаа л гэж. Тэр үед одоо хэдэн жилийн дараа? Тэгэл ойрын хугацаанд байгаасай л гэж мөрөөд зорин. Өөрөө тэгэл хэр их сайн хүчээ хөдөлмөрлөн тэргээл болно л доо. Хүн ирээдүгөө одоо зүгээр би хамгийн энгийн шиг авч байгаа шүү. Одоо зөв энэ бильярдны чи явал за бильярд тоглоход брейк буюу хамгийн макс брейк нь 147 оноо байдаг байхгүй. За би энд бол 100 оноо авна гэж хүн нэг зорилго тавьдаг шүү. Яг энтэй адилхан чи яг хэдэн жилийн дотор би UFC-д орно гэдэг зорилгыг тавьж хөдөлмөрлөх үү? Би бол ер нь 4 жилийн дотор л UFC-д орно л гэж хөдөлмөрлөнө. Хөгшин гэж ярьдаг шүү дээ хүмүүс. Одоо хэдэн настай залуучуудыг одоо UFC-д аюу залууч тамирчид бас байдаг юм байна. 24 5-тай тамирчид байна те. Тэгэхээр одоо чин 28-тай. 29 одоо ер нь бол Монгол хүний хувьд бол яг одоо яг 28 нас бол дөнгөж эхлэл амжилт үзүүлэх эхлэлийн нас л та. Дэлхийд Аз хүний нас бол ер нь Аз хүмүүс болохоор нэг жоохон гадаад хүмүүсээс арай юу ч байдаг юм уу? Физиологийн жоохон удаан байдаг юм уу? Жоохон оройтож жоохон амжилт гаргадаг гэж би өөр нь хувьдаа ер нь хэд хүртэл судалдах уу? Ерөнхийдөө 40 45 хүртлээ. Манай Жадамбай нарны хулаг багш болохоор одоо хүртэл зодгоо тайлаагүй. Үнэхээр дэлхийн авраг цолыг 40 наснда авсан тийм агуу тамирчин байдаг. Би ч гэсэндээ бас тэр багш чигээ тэр яагаад байж болохгүй гэж. Би ч юм бол 28 настай байна гэж би бас өөрийгөө доторж бас хувцалж бас зоригжуул бас урам өгч явдаг. Гаднаас хараад яригч сонсох юм бол 20-тэй юм шиг л санагдав. Би гэхдээ нэг танитай аппарат дээр үзүүлсэн чи 12 настай гэж. Яа, тэр бараг үнэн багуу яа. 12 настай гэж гарсан. Би дуурайг ахын дөг гिचгээд нэг ярен дундаа нэг жоохон хөвчөг болохоор нь. Тэгэд одоо бас нэг би яг зөвхөн ингээд мэдээж амжилт амьдрал чухал тий амжилт мөнгө чухал. Гэхдээ хамгийн чухал зүйл бол ялч гэр бүл байдаг. Хань чухал тий үр хөвгт чухал. Тэгээд одоо мэдээж байнга ингээл зодтолтол цохиулна, зодуулна, бэлтгэл сургууль тэгээд явна. Эхнэрт өөр нь хэрэг хайр халамжийг тавьчих. Эхнэртээ бас хайр халамж бас тавина. Бид тавина. Яаж тавьж ийн? Бас орой бас тэгэл хоёрлаа ядарсан авд тэгэл ороод нэг хаяа бас нэг массаж хийж өгнө. Өө ямгөргийн. Тий бас хөл гарын бас нэг угааж өгнө. Тэгэл бас нэг гэр орондоо бас нэг хаяа би бэлтгэлээ хийгээд өглөө нэг би үлдчих юм бол бас гал хөстэй ингээд байлгана. Бас хаяа гэр орноо бас цэвэрлчихнэ бас. Хувцас бас угаачна. Эхнэр бас хувцас угаагаад бас айгүй ядраад идэв. Би ч бас хаяа хувцас угаачна. Тэр халамж юу өстэй тий? Тий ер нь би халамж л гэж боддог. Би халамж гэдгийг их буруу ойлгож байсан байхгүй юу? Буруу ойлгодог хүн бейси. Тэгээд халамж гэдэг нь шүү дээ. Би одоо ингээл гоё цэцэг өгөөд ч юм уу тий. Эсвэл гоё газар дагуулж яваал эсвэл гоё одоо юу гэдгийг романтик зүйлүүдийг хийгээл те бөгж мөгж өгөхийг би айгүй хайр халамж гэж андуурдаг байлаа л та. Гэсэн хайр халамж бол яг чиний хайр халамжийг үзүүлж байгаа зүйлийг хэлдэг юм байна те. Массаж, жижиг сажиг ингээл ажлаас нь хөнгөвчлөх, туслах, дэмжих ийм зүйлийг л хайр халамж гэж би хувьдаа одоо зүйлүүд ойлгодог болчиход байгаа. Тэгэхээр чиний хайр халамж бол хамгийн зөв хайр халамж шүү гэж би өрөөд хэлгээд байхгүй. Баярлалаа. Романтик уу? Бас романтик талтай гэж. За манай пүрвэ яаж романтиклах вэ? Найз сурж авъя. Яаж романтиклах вэ? Яас яг романтик шүү дээ. Одоо тэгээ одоо яг яаж хэлчихэж яс эвүүлтэй гэдэг. Яг одоо зөвөр нэг бас эхнэрийг бас нэг үе үеийн сэтгэл хөдлөлийн яаж гаргаж чинь те. Нэг гоё романтикнаас нэг залуучууд гоё зөвлөл та энэ тулаанч залуучууд яаж романтиклах вэ? Бас одоо бас яг тэгэл арматик өөрөө ч бас арматик л гэж бодоод байдгийг. За хэлчихлээ сонсъё. Яг нөө нэг юугээ дотроо ингээ гаргахаар юугээ яг нэг ингээ тулаад орохоор ингээ яг яаж арматик хэлчихснээ бас их санахгүй. Амар л дотроо нэг амар арматикмар санагдаад. Санагдаад байдаг. Хайртай гэдэг үгийг хэрэг хэлэх үү? Өөх хайраа ханаа гэл. Хайртай шүү гэж. Хайртай шүү ханаа гэл. Тэгэл хайрыгаа бас ингээл
харахаар бас хаяа бас өрөвдөн бас үнэхээр бас хүндэлмээр санагдана. Бас ингээл миний төлөө бас ингээл хүүтэнд ингээл зогсоол. Тэгэл энэ бүхнийг ингээл даваад одоо ингээл сайхан юм ирэх гээл ах шиг байна. Би бас тэгж бодоолах шүү дээ. Сайхан үе ирж байна те. Сайхан үе ирж байна. Хүмүүс ингээд хэмжээд амьдрал өөрчлөгдөх гэдэг нь шал өөр болох гээд ах шиг байна. Хадмууд ер нь хадмын харилцаа ирв. Хадмын харилцаа бас манай хүү бас юу аав нь сэлэнгэд байдаг. Бас ээж нь нас орсон тийм юм ба. Тэг ах хоёр ахтай, дээр хоёр ахтай. Хоёр ахтай бол үнэхээр сайхан харилцаатай байдаг. Бас Наранбаатар баттай бас сайхан харилцаатай аавтай бас ер нь харилцаа сайтай. Одоо тэгээд яг зөв спортоор хичээлж байгаа ялангуяа холбоодлын спортоор хичээлж байгаа хүмүүс жоохон одоо байнга толгойлгоо зөвхөлдөг те хэцүү гэдэг шүү дээ. Тэгээд бэртэл гэмтэлж авдаг баг. Тэгээд эхнэр бол санаа байнгын заваас бас жоохон стресстэй л байдаг хэлтэй. Одоо яана зодолч болов зөвхөлч болов гэл. Ер нь чи одоо маа маань эрэгтэй юу эмэгтэй юу? Эрэгтэй. Маамаага хэрвээ тулаанаар спортоор хичээллүүлнэ гэвэл чи хорих уу эсвэл хичээллүүлэх үү? Өөрийнх нь л ерөөсөө сонголт. Би бол хүний амьдралд бас орохгүй ухааны төрүүлгээс юу биеийн төрүүлгээс ухааны төрүүлдэг гэдэг. Тийм болохоор өөрийг нь ер нь за байсан шууд л хэлчихье. Одоо спортоор хичээлдэг ялангуяа бокс эсвэл холбоодлын спортоор хичээлж байгаа хүмүүс жоохон маанад болчдөг гэж ярьдаг штэ. Байнгын зохиосоор байгаа янз бүрийн удаа ойлгодог, техник гэмтэл сүүл дэлгэрдэг гэж ярьдаг штэ. Энэ тал дээр чи юу гэж боддог? Тийм байх бас магадaltaй. Тийм. Бас угаасаа эн чинь бол бас жоохон эрсдэлтэй. Эрсдлээс нөгөө кап авдаг хүмүүсийн жоохон спорт л тоо. Тэгээд үнэхээр тэр эрсдлийг даваад гарах үнэхээр каптай байдаг. Үнэхээр бүр ингээд ялаад бүр гоё ялчвал бүр илүү каптай байдаг. Тэр капыг мэдрэх хүн нөгөө төвчнээр гараад тэр ялтыг мэдрэх хүмүүсийн уухаг ингээд сонсоод тэгээд тэр төвч ер нь бэлтгэл дээрч вэ, юун дээрч вэ тэр маанаг болох тэр мэр асуудал бол ерөөсөө асуудал биш. Үхсэн ч гэсэндээ нэг бүр харамсааргүй санагдана. Найдан чамайг маанаг гэж хэлж байгаа юм биш те. Тийм биш шүү. Зүгээр маанаг одоогийн байдлаар болоогүй л байна л да. Тэгээ өөс тэгж хэлээгүй шүү. Зүгээр яг тиймэрхүү юм нөлөө байдгүй л гэж асууад байгаа байхгүй. Чамд одоо мэдэрдэггүй л гэж. Тий бас хүн бас би болтолтой бас нэг жоохон сайжруулъя гэж өдөр болго хичээж идэг. Тэгсэн ч гэсэндээ бас нэг хай оногтчоод бас нэг цохиулчаад идэг. Гэтэ ер нь хүн яг зөв сайн бэлтгэлтэй явах юм бол ер нь маанаг ерөөс идэж болохгүй. Яг зөв бэлтгэл сайтай хүн чинь тэр болсон сайн хийн. Тэр хүнээсээ ер нь хамгаална. Энэ хөрөө угаасаа бага юм жоох хөвч юм уу? Зодны үхээс л ер нь яахгүй шүү дээ. Яахгүй шүү дээ. Тэгээ одоо гэр нь хаана вэ? Гэр болохоор одоогийн байдлаар ногоон зөөр гээд Баян зүрхийн товчооны урах нараа хоруулын баруун хойд дэнж дээр уулан дээр жоохон хоолой тий. Айгүй гоё ихтэй агаар сайтай. Тэг манай Амгалангийн дэшээ Баян зүрхийн дэшээ уг нь агаар гайгүй л тий. Арай салхи ихтэй байдаг. Тий салхи ихтэй. Алаах яг тэр хоёрын гол дээрээ гайгүй байдаг хөөхгүй. Тий. Тэгээд одоо байшин дүү гэртүү. Би нэг хундаан цутгаад одоохондоо бол гэртэл байгаа. Ер нь байшин байрна гэсэн төлөвлөгөөтэй бас ажиллаж байгаа. Ер нь байранд орох хүсэл чанд байдгүй. Эхнэр бит хоёр бас хүмүүс ингээд дэмжээд ирсэн. Тэгээд ажил авъя гэд бас бит хоёр ингээд санал тавьсан байгаа. Тэгээд бит хоёр хоёулаа ингээд орчин тэгээд нэг албан байгууллагт ингээд орчгоор чи бас нэг нийгмийн даатгал. Тий нийгмийн даатгал хамгийн чухал. Тэгээд нийгмийн даатгалаа төлөөд яг албан ёсны ажилд нь болчих юм бол нөө нэг лизингээр байр авч болно. Тэр чинь ерөөсөө лизингээр байр авчвал зүгээр юм шүү гэдэг бит хоёр бас ярилцаад байгаа. Тэрийг бас агаарт нь зүгээр шүү налах хөвгттэй. Бас яг төвд ингээд өвлийн улирлд тэр байрыг байлгаж исэн дээр юм шүү. Одоо байгаа гэрээ. Үгүй тэр бол угаасаа би гэртээ байна л да. Тинчээч би бол хашаандаа бас зөндөө юм ийсэн байгаа. Мод зод тарьсан, читрны мод зод. Тэгээ бас нэг амьдрах орчноо бас бүрдүүлээд бас яат. Төрөн бас нэг хальт хэлжсэн. Одоо кайф авдаг зүйлээсээ тэ тулалдаад бараг үхсэн чи яхаа үхсэн үгүй түрүү нэг тиймэрхүү юм ярьсан гэж манай оператор надад хэллээ. Тэгээд тиймэрхүү зүйл бас хитрхи эрсдэлт дуртаж ихсэн арай бас тэнтэх байхаа тий ер нь зүгээр. Тулааны урлаг бол угаа хүндлэлээр эхлээ хүндлэлээр дуустдаг.
Тэгээд биднес ч юм бол яг чин сэтгэлээрээ бас бүх сэтгэлээрээ л угаасаа тэн дээр ч юм бол амар цодолж идэг найзуудтайгаа ч байсан. Тэг яг тэгж хооронд чинь биднес ингээд бие бинийг эвгүй зөхөд бас гэмтээ бас бүр нокаутанд ортолон зогссон ч бас бэлтгэл дээр бол байдаг. Гэхдээ үнэхээр яах юм бол би найздаа намайг алчлаа гэд үнэхээр би гомдол гарахгүй. Ягаад тэгэхээр өгч юм яаж байна? Хөөр Түү моо яа. Үгүй ингээд ер нь бол би бас яасан байсан тийм баг. Ер нь зүгээр яг сайхан үхэх гэдэг нь цаашаа зүгээр яг мэдээж янз бүрийн бэрхэл гэмтэл авсан ч гэсэн мэдээж гомдол гаргахгүй. Ирэх юм шиг л гэж ярьж байгаа шүү дээ. Биднес нөө нэг ямар ч хор санаагүй тэр нөө нэг спортын төлөө биднес нөө нэг бие биенээ хөгжүүлэхийн төлөө нөө нэг тэгж идэг болохоор тэрнээс нөө нэг кап авдаг хүмүүс цуглаад тэр жи дуртай амиа хийж идэг болохоор тэр бол ерөөс надад бол санаа зовхон байхгүй. Айгуу гоё. За зайлглаа баярлалаа. Тэгээд ер нь бол манай ярилцлага цаг нь өндөрлж байна. Тэгээд маань нэвтрүүлгийн хамгийн гэгээлэг хамгийн жоох өөхчиг цайлган тийм зочин байсан гэж би өвдөө бодож байна. Тэгээд ганц хоёр юм асуугаад ер нь ярилцлага хоёул өндөрлөе. Маань нэвтрүүлгийн хамгийн бас ер нь сүүлхэн хавцсан асуулт байдаг байхгүй. Зөвүүн гэдэг үгийг бол бид их олон янзаар ашигладаг л да амьдрал. Тэгээд би яг зөвүүн гэдэг нэрийг анх өгч илаа. Тэгээд 2 жил хагас өнгөрсөн байна. 80 гаруй үдчин 80 эдэн ч орлоо. Тэгээд зөвүүн гэдэг үгийг бид гоё талаас нь ашигладаг болчих. Яа, зөвүүн төгсөн шүү те. Зөвүүн аккаунт байлаа. Гоё ярьдаг шүү те. Нэг бол яг зөвөр цөөхөн хувь нь инстэ зөвүүн муухай залуу битээ ярьсан мэрцэгдэг чинь юм уу тиймэрхүү нэг хандлагаар ашигладаг шүү те. Тэгээд гоё талаас нь харъя. Ийм гоё гэгээлэг залуутай ярьж байгаа юм шин. Зөвүүн гоё зүйл амьдралд чинь хамгийн гоё зөвүүн гоё зүйл тохиолдож исэн. Эсвэл хамгийн гоё зөвүүн гоё зүйлийг чи өөрөө шийдэж хийж исэн. Зөвүүн гоё шийдвэр юу байсан бэ? Манай их бодно. Тий. Би бол ер нь би сая энэ нэг календараа гаргаад бас би өөрөө нэг ер нь ингэж бас дотроо ингээд бодсон л доо. Би ингээд нэг мөрөөдөл ингээд зорилгоо тэгээ 2004 оноос хойш ингээд яваад ах уу. Ингээд яваад ах уу. Тэгээд би ингээд яваад байвал би наран туул дээр ингээд байгаа л явал наран туулынхаа ингээд зам дээр ингээд юмаа зараал ингээд наран туул дээрээс хүмүүсээс ингээд яагаад гэвэл яг Монгол түмэн дэмжээд ингээд байсан ч гэсэндээ үнэхээр дэлхийн хэмжээний энэ тамирчтай үнэхээр үтэж чадах уу гэж би өөрөөсөө асуусан л та. Тэгээд дэлхийн аваргын мөрөөдлөө ингээд биелүүлж чадах уу гэд. Тэгээд надад ингээд яхад үнэхээр хэцүү яг үнэхээр боломжтой л да. Би бол Монголдоо ингээд бас авар болцсон байна. Үнэхээр тэгтээ бас дэлхийд гарна тэр төгс зөгчиг хэмжээнд үнэхээр яг тэр спортын төөлт нөрнө гэдэг чинь бас өөр зүйл. Тхийн тулд би нэг өөрчлөлт хийх хэрэгтэй болсон. Тэр өөрчлөлтийн минь эхлэл энэ юм болов уу гэж би бодсон. Календар. Тий, календар. Би яг хүмүүсийн ингээ намайг дэмжээсээ би өөр энэ бол яг би өөрийнхөө төлөө л би намайг ингээд хүмүүс ингээд үнэхээр мөрөөдлөө би хаяхгүй ингээд ямар ч байсан нэг энэ олныхоо дунд ямар ч байсан яваал байгаа гэдгийг би харуулах гээд. Үнэхээр та бүхэн ингээд намайг онцолж хараач. Намайг онцолж хараад бас намайг би дэмжих юм бол би хүнийг итгэлийг алдахгүй би бас хөдөлмөрлж чаддаг хүн шүү гэдгийг би бас үнэхээр харуулахын тулд би энэ календарыг гаргасан. Пан Азийн лавга ах энтрийн л календар эсвэл одоо нэг зураг нь ингээд гэрт байж идэг гэсэн те. Жохон багт ингээд боксыг ингээд зогсцсон. Яг тэр шиг одоо айл болгоны гэрт бас асан шүрэн аваргын гой тийм зураг хөрөг байдаг шиг айл бол бас их байд юм бэл. Яа тэгэхээр Монголын бахархал учраас яг тэрэн шиг ийм гоё бахархал нь болж айл болгонд ийм гоё календар нь тэгээ өөрөө хэвлүүлээд байхгүй хүмүүс хэвлүүлээд зардаг болоосоо гэж би хүсмээр байна. Тэгээд энэ бас их гоё зөвүүн зүйл байна. Би бас энийг гоё гэртээ хадгалж гоё дээрээ хамиртаа тавина. Тэгээд гоё календар нь яг зөв дуусвал гоё дараа нь ингээд бүтэн календаргүй зүгээр ийм гоё зураг яачмаар юм шүү. Гаргачмаар юм шүү. Хугацаа дуусна гэж байхгүй ингээд наацдаг тий. Тэгвэл бас гоё. Бас тэр талаар бодсон юм бас байгаа. Тий. Тэгэхдээ нууц. Тий. За энийг би 50000 төгрөг зарж байгаа гэж байгаа тий. Надад уг нь бэлгэлэх гэж авчихсан тий. Тий, бэлгэлнэ. За би тэгтээ мөнгөөр нь авнаа. За ягаад тэгэхээр бас одоо ашиггүй байгаа. Яг ашиг дээр очсон байгаа учраас мөнгөөр нь авнаа. За тэгээ энэ календарыг би энэ тавьчих. За тэгээ энэ болохоор насаараа одоо манай Пүрвэгийн ус ундааг бөөнүүрээ авах хэрэгтэй л үү? Тий.
усан даа. Гэтэ би одоохондоо ихнэртэйгээ үгүй манай ихнэр одоо бол ажиллаж байгаа л да одоогийн байдлаар. Гэтэ яг ажилд орохгүйгээч бас манай ихнэр бол яг хувьдаа бол яг бүрэн шийдвэрлээгүй. Тэгээ ажиллаа хийж л байгаа. Энэ хоёр бүс яг ямар бүс вэ? Энэ бол 2008 онд авч ирсэн миний хамгийн анхны 17 настайдаа би насан туршидтын бүр улсын Монгол каратегаас авч ирсэн би аврагын бүс. Оо, карате юутай чөлөөттэй их гоё суурьтай юм шүү дээ. Тий. Энэ болохоор яг би тийм зүгээр тэр карате гэж байгаа боловч зүгээр бүх төрлийн зодооны хүмүүс орлоо барилддаг хоёр холимогд босоо зодоонтой ерөнхийдөө. Холимог тулаан гэсэн үг. Тийм юмнаас би авч ирсэн. Ах нартайгаа ялаад 17 хоноснда насан туршиг байхдаа насан туршидтын тэмцээнээс авч ирсэн. Саяных энэ болохоор саяны хэмжээ. Энэ болохоор MJ-ийн 2014 онд авч ирсэн. Аа тийм үү. Саяных чинь бүс үгүй лөө. Энэ болохоор сая болохоор зүгээр медаль тийм. За тэгээд ийм гоё бүс медаль нь улам их болоод гоё тэмцээнд төрүүлэх байхаа гэж би одоо итгэж найдаж байна. За тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлэгт ирсэн маш их баярлалаа. За тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Тэгээд манай залуучууд анзаарсан бол их ганц хоёр зүйлүүд өөрчлөгдсөн байгаа. Би нэвтрүүлгийн агаар центр дээрээс хийдэг болсон. Агаар центр бол гурвалжингийн бүр даваад байдаг. Снукер бильярдтай их сайн зал руу шууд авсан тийм. Их гоё том саксны за мөн одоо маш олон гоё тэмцээн уралдаан зохиох боломжтой заалтай болсон. За тэгээд караокетэй, ресторантай, лаунжтай гэдэг ийм гоё бүрэн цогц центр буюу төв байна. Агаар центр гэдэг. За тэгээд энэ центр дээр хийдэг болсон. Хоёрт би алкогол пив ухаа болсон байна. Тэгээ анзаарж байгаа бол та нарт болоо гэж үглээд байдаг. Бас тэгээд яг үндэ та нарын үгээрч биш л дээ ер нь бол ингээд хамтран ажиллах хугацаа дуусаад пив болсон шүү гэдэг бас би хэлмээр. За тэгээд дээрээс нь агаар центрээс мэдээж манай Тамирчинг, манай Пүрвэг өнөөдрийн хамгийн ийм гоё гэгээлэг ийм сайхан эвдрээгүй залуу Монголд амьдарч байгаад би их гоё баярлж байна. Одоо бараг 16 17 та залуучуудын хүүхдүүдийн, охтуудын, хөвгүүдийн санааг бол би гүйцэхгүй бах. Тэгээд тийм айхтар бас хүүхдүүдээ байна. Ер нь бол тэрэн шиг ингээд тийм байхад 28 настай мөртлөө ийм хөөрхөн цайлган ийм хүүхдэрээ залуус амьдарч байгаад би их баяртай бахарх чинь. Үнэхээр гоё хөөрдөж байна бас. Тэгээд манай агаар центрийн хамт олон ч гэсэн бас хөөрдөж байгаа. Тэгээд снукер бильярд тоглолтгоо, бильярд тоглолтгоо. Зах дээр л нэг зогсчихсон аа. Зах дээр л шар улаантай ширээ мэрэ дээр энэ айгүй жижигхэн ширээн дээр л яаж энэ айгүй том ширээ л. Гоё тоглож бас сураарай. Их гоё эрүүл мэндэд хэрэгтэйгээс гадна классик спорт. Эрүүл мэндэд яг хэрэгтэй гэхээр 1 цаг тоглоход 3-4 км алхаснаа тэнцдэг байхгүй юу? Гүйснээ тэнцдэг. Тийм гоё энгийн гоё классик спорт байгаа. Тэгээд снукер бильярд 3 цаг тоглож болно. Тэгээд дээрээс нь караоке дуулах дуртай юу? Өстө дууж чаддаг. За угаасаа л те харагдчихээн угаасаа. Өшигдөж байна. Тэгээд бас найз нөхдөдөө заавал дуулахгүй ч гэсэн гоё юм яриад суугаараа гэд ингээд 100,000 төгрөгийн эрхийн бичгийг өчнөдөө бэлгэж байна. Тэгээд ер нь бол эр хүн болгон бас алкогол хэрэглэж үдсэн байдаг баха 28 нас хүрсэн хүмүүс бол сууж үдсэн л байлгүй те. Сүүл хизээ бас алкогол хэрэглэв. Алкогол уу? Өстө санахгүй байна. Санахгүй байна. Тий. Алкогол хэрэглэхээр ер нь айсан эвдэрх үгүй юу? Би бас нэг 2008 оны шинэ жилээр нэг уужсэн. 10 жил өмнө уужсэн. 2008 онд анхны нөөг энэ бүсээ аваад за уугаад манай тий эвдрээгүй үстэй. Ир хүнийг сохтож ирсэн. Шинэ жилийн нөөг манай коммит сервис гэ шанц доож хөлөв арайлаа. Тэрний шинэ жилээр ороод тэр компанийнхаа шинэ жилээр ороод тэгээд тасарч байгаагүй бах те. Тасарч үл үзээг бах те. Үгүй. Тэгээд бүр яагаагүй л да ухаан хаалтаагүй. Гэхдээ бас нөө тэр манай нэг найз уучих гэ тэгээд агсан өгсөн тавьж байгаагүй үст амьдралдаа. Тэгсэн чи би бүр инээ төрөөл идэв л. Йой! Инээ төрөө тэгээд нөө хөөхөн сагт. Зурагтны нөө яг ингээд нэг ийм юмны цаанаас ингээд хараад байгаа юм шиг. Яг ингээд яг ингэж хараад байгаа шиг. Дурангийн цаанаас хараад байгаа юм шиг. Дурангийн цаанаас хараад байгаа юм шиг болчтой лээ. За. Тэгэл ерөөсөө инээ төрөөл бүр. Нэг л бүр ингээл би өнгөрөөл өөр. Тэгэл. Гэтэ бас тэрэнд амтшааг байна гэдэг чи их зөв шүү. Тэгсэн шүү. Бас их нэртэйгээ ер нь их нэр чин танилцчихсан уу төрүүлж эсвэл манай Пүрвэ юм ярьж исэн юм уу? Юу н Пүрвэ ихэлж юм дуурхааргүй. Би бас ер нь бас жоох. Би наран тулдахс дээр юу ажилладаг гэсэн юм. Лангуу ажилладаг. Тэгээ би туслах ажилдаа авсан. Зараар. За. Тэгээд ихнэр ирсэн. Тэр нь болохоор манай ихнэр 10 жилээ төгсөөд нэг сургуулийн сурагч өх иржсэн. Дөнгөж 10 жилээ төгссөн нэг цууны амралтаараа нэг наадмын өмнөхөө иржсэн.
тэгэл аюу бороо мороотой үед. Их нэртэй хэр их хайртай. Маш хайртай. Маш хайртай. хайр Ингээ үзүүлч хэр их хайртай. Хэр их хайртай за үзүүлч. Хэр их хайртай за. Зөндөө хайртай. За баярлалаа. Ийм гоё залууг, ийм гоё гэр бүлийг манай монголчууд маань гоё дэмжээрээ, урам хайрлаарай. Тэгээд урам хайрлна гэдэг нь хин нэгнтэй одоо тэр хүн дээр нь очиод сайн үс хийж байгаа бол ингээд ийм өгөөд зураг дарддаг биш. Хин нэгний камерны өмнө биш. Тэгж гоё туслаарай гэж би хэлмээр байна. Тэгээд бас муухай санаатай хүмүүс байдаг шүү бас. Чам дээр янз бүрийн муухай зүйл хийх үе гэж найж байна. За. Ийм хүүхд шиг залууг ашиглахгүй дээ гэж айж байна. Тийм учраас бас буруу зүгийг гоё ялгаж байгаарай. За тэгээд маш их том амжилтыг хүсье. За баярлалаа. Миний нэвтрүүлдэ бас хамгийн сайлгаа хамгийн хөөрхөн хүүхд шиг зочин байлаа. За баярлалаа. Тэгээд монголчуудаа сандж гоё уриалга хэлвэл бас хийж болно нэ. Ооз. За Монгол төвнийхээ итгэлийг алдахгүй хичээж дэлхийн аварга гэсэн мөрөөдлийн төлөө тууштай хөдөлмөрлөнө. Тэг хөдөлмөрлөөд бас амжилт үзүүд баярлуулж явнаа. Сар шиндээ сайхан шинлээрэ гэж тий. Сар шиндээ сайхан шинлээрэ. Гахаа жилдээ маш эд хөрөнгө хураагаарай. За тэгээд бүгдээрээ яг манай Прөгийн хэлдэгчлэн сар шиндээ сайхан шинлээд гахаа жил бол мэдээж гоё баяжхийн бэлэг тэмдэг, үржихийн бэлэг тэмдэг тийм учраас их олон бас мааматай болж гэр бүлүүд маань их Монголын хөрсөг маш олон болох болтугай гэж. Дээрээс нь их гоё эд баялагч гэсэн өсөж дэвжиж амжилт бүтээлээрээ ч гэсэн дүүрэн байх болтугай. Энэ сар шинийн баяраар бас гарах дугаар нэвтрүүлэх юм байгаа. Тэгээд хамтдаа байсан та бүгдээ дахин баярлалаа. ТV телевизэн Зэвэрэ ток шоу маань Бэм гараг болгоны орой 22 цаг 10 минутаас гардаг 3 дахь өдөр болгоны орой 20 цагаас лайв хийж өчнөө сонгодог юм шүү. Хамтдаа байдагт баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа баярлалаа. Баярлалаа. Again and again.